Энэ төвийн мэдээ танд шууд төрж байна. Хамтдаа баярлалаа. Хаанл дүрийн 20 дугаар хороонд байрлах хүүхдийн тоглоомын талбайг 400 сая төгрөгөөр шинжилж байгаач төсөв хүрэхгүй, зурагт тусгаагүй гэх шалтгаанаар хүүхэд гэмтэж байсан хуучин тоглоомуудыг эргүүлэн тавьсан талаар бид өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн. За тэгвэл тухайн тогтчлтын ажил дүүргээс 400 сая төгрөгийн тендер зарлснаас SBM компани 350 сая төгрөгөөр ажил гүйцэтгэхээр шалгарсан байна. Мөн тоглоомуудыг эргүүлэн тавихдаа сууц өмчлөгчдийн албаадын саналыг тусгасан гэлээ. За үзэгчдээ бид Лава захын ойролцоох 92-ийн А, Б байрны хүүхдийн тоглоомын талбайгаас мэдээлэл хүргэж байна. Энэ орчмын оршин суугчдын ганц хүүхдийн тоглоомын талбай энэ талбайг бол 2 сар гаруй хугацаанд засварлаж байгаа. Энэ хүрээнд ямар ажлууд хийснийг та бүхэн танилцуулъя. Энэ харж байгаа 3 тоглоомыг бол шинээр суйрлуулсан. Миний ард талд харагдаж байгаа сандал бол хогийн савыг авчирсан юм байна. Мөн энэ волейболын талбайг бол шинээр байгуулж байгаа. Цаана байгаа саксны талбай бол хуучин байсан талбай. Мөн энэ цементийг цутгсан гэдэг зүйлийг иргэд ярьж байна. Харин энэ тоглоомнуудын хувьд бол хуучин тоглоомуудыг эргэж тавьсан. Мөн энэ гусуурыг энд авч тавьсан эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа юм. Түүнчлэн энэ төмөр сэрдийлгэн оргисон нь хүүхдүүд унаж бэртэх эрсдэлтэй байгаамаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар тоглоомын талбайг тусгаарлан эрзэн талбай хийж байсан юм. Гүйцэтгэгч компанийн хувьд наадмаас өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэлээ. Харин дүүргийн хувьд одоогоор ямар нэг байдлаар мөнгө гаргаагүй, улсын комисс хүлээн аваагүй байгаа. Шаардлагатай бол эргэжил тоглоомуудыг шинжлэх боломжтой хэмээсэн юм а. Хоёр сөөх нь болохоор манай энэ тоглоомыг шинээр хийх шаардлагагүй. Одоо өөр байршийн солио шилжүүлээд ажиллах боломжтой. Тийм учраас энийг хуучдаар нь бусад тогтчлтыг хийгээд өгөөч гэж санал гаргаад тэрнийхэн дагуу бид нэр одоо зураг төсөв боловсруулад ерөнхийдөө нийт 1300 м2 талбай тогтчлтын ажил хийж байгаа. Ерөнхийд хамгийн ихэнд нь бол энэ хамгийн баруун захт нь волейболын талбай, энд нь саксны талбай өмнө жилд хийгдсэн. Энд волейболын талбай самхаг тоглоомуудаа энэгээр байрлуулад энэ болохоор хүүхдүүдийн скутер дугуйтай тойроод явах дугуйн зам скутер гэсэн. Энэ дээр л явган зам тогтчлттой, чирэгжүүлэлтийн тоног төхөөрөмжтэй, сарвчтай тогтчлт хийгдэж байгаа нийт. Харин хороо сууц өмчлөгчдийн холбооны зүгээс тоглоомын талбай хуучин тоглоомыг тавих талаар биднээс санал аваагүй гэх тайлбарыг өглөө. Тэгвэл 350 сая төгрөгөөр хийж байгаа ажлуудыг танилцуулъя. Буулгалтын ажил болон чирэгжүүлэлтийн талбай, үрдсэн эрзэн талбай, гар бөмбөгийн талбай, өнгөлгөөтэй бетон талбай, чулуун өнгөлгөөтэй хавтан, EPDM талбай, үрдсэн эрзэн талбай, элсэн талбай, ногоон байгууламж, хогийн сав 5 ширхэг, тоглоомын талбайн гадна хашаа 77.5 м, зүлэгний хашаа 120 м, гар бөмбөгийн талбайн хашаа 54 м, гэрэл 12 ширхэг, сандал 8 ширхэг, дугуй сандал 2 ширхэг, хяналтын камер 3 ширхэг зэрэг багтж байна. Манай эрдэгч хүүхдэд эрсдэлтэй тоглоомын талбай газруудын талаар цувралаар сурвалжлан хүргэж байгаа. Тэгвэл хаавал дүүрэг энэ чиглэлд ямар ажил хийснийг бид мөн тодрууллаа. Сайдын албан даалбараас хойш дүүргийн хэмжээнд дээр нийтийн эзэмшлийн зам 621 зөрчил дутагдал байна гэд бүртгэгдсэн. За энэ дээр яг 5 байгууллагын 8 бригадын зохион байгуулалттайгаар засвар үйлчлэгийг тогтмол хийж гүйцэтгэж явж байна. За яг энэ тоо хэмжээгээр одоо өнөөдрийн гүйцэтгэл бол 568 ажлын буюу 85.7% гүйцэтгэлээр ажил хийж гүйцэтгээд бас явж байгаа.